Сайн бацхан үзэгчдээ төв зэг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулна. Засгийн газар Бортойгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, бизнесийн эрх чөлөөний шинжилгээг дэмжив. Орон сууцчлалтын банк байгуулж, төрийн орон сууцны корпорац, нийслэлийн орон сууцны корпорацийг нэгтгэх хуулийн төслийг улсын их хурлд өргөн барихаар боллоо. Цагаан галт хөтөлбөрийн дүнд Самсон уулуурын экспорт $330 сая хүрлээ. Хууль зүйн байнгын ороо мансууруулах дом болон замын ослоос урьдчилан сэргийлэх хуулийн төслүүдийг дэмжлээ. Ираны дээд удирдагч агсан Али Хаменеийн оршуулгын ёслолыг 3 өдөр зохион байгуулна. Казахстан улс Иран улсын ураны нөөцийг нутагтаа байршуулахад бэлэн гэж мэдэгджээ. Данийн эвслийн засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө Гренландыг онцолжээ. Засгийн газар Бортойгийн ордыг ашиглах асуудлыг Эрдэнэс таван толгой офицер компанид хариуцуулахар болсон талаар мэдээлсэн бол хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг улсын хурлд өргөн мэдүүлэхээр болжээ. Тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайд инхвээр Бортойгийн ордыг эргэлтэд оруулахтай холбоотой сонгон шалгаруулалтын явцын талаар мэдээлэл өглөө. Түүний эсрээр сонгон шалгаруулалтад нийт 7 компани санал ирүүлж, дараагийн шатанд 3 аж ахуй нэгж үлдсэн ч засгийн газраас тавьсан шаардлагыг бүрэн хангаж чадаагүй байна. Иймээс Бортойгийн ордыг ашиглах холбогдлыг эхлүүлэх асуудлыг төрийн өмчөд Эрдэнэс таван толгой офицер компанид хариуцуулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг төрийн өмчөд компанийн хүрээнд үргэлжлүүлэхээр болсон байна. Тэгэхээр одоо энд бол гадны хөрөнгө оруулалт бол манай засгийн газрын тавьсан шаардлагыг хангасангүй, босго оноог давсангүй. Тэгэхээр манай үндэсний Эрдэнэс таван толгой компани харин өндөр одоо харьцангуй одоо олборлолт, хөр суулалт, хайгуул, өрөмдлөг, дисэлгээ гээд тээвэр гээд бүхий л одоо нүүрсний салбарт ажиллах үндэсний чадварыг бүрдүүлж чадсан гэж бас дүгнэгдэж байгаа. Иймд үндэсний Эрдэнэс таван толгой компани Бортойгийн ордыг ашиглах асуудлыг хариуцаж цаашдаа явахар боллоо гэсэн. Мөн засгийн газрын ээлжид хуралдаанаар бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, хөрөнгө оруулалтын тухай хууль болон зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж улсын их хурлд өргөн мэдүүлгийг тэмцсэн байна. Эдийн засаг хөгжлийн сайдын мэдээлснээр Монгол улс эдийн засгийн эрх чөлөөний индексээр 184 орноос 74-р эргэлзэгдэж байгаа ч хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлын үзүүлэлтээр 109-р өрт жигсэж байгаа нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах шаардлагатайг харуулж байгаа юм. Тэрээр шинэ хуулийн төсөл бизнесийн эрх чөлөөг хангах үндсэн зарчмуудыг тодорхой тусгаж, төр хувийн хвшлийн орон зайд хэд оролцох боломжийг хязгаарлах зохицуултыг багтаасан гэлээ. Түүнчлэн зөвшөөрлийн тогтолцоог хэлбэрчилж, зарим бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл бус мэдээллийн зарчмаар эхлүүлэх боломж бүрдүүлэхээр тусгажээ. Мөн өмнө нь гадны хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулахыг хязгаарлаж байсан зарим зохицуултыг шинжилж, хөрөнгө оруулалтын орчныг илүү нээлттэй болгох чиглэлээр өөрчлөлтүүдийг оруулсан байна. Иймээс засгийн газар нэг талд стратегийн ач холбогдол бүхий Бортойгийн ордыг төрийн өмчөд компанийн хариуцлагыг шилжүүлэх шийдвэр гаргасан бол нөгөө талд бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулах хууль эрх зүйн шинжилгээг эхлүүлэхээр болж байна. Эдгээр шийдвэр нь эдийн засгийн идэвхжил, хөрөнгө оруулалтын урсгал болон уул уурхай салбарын үр өгөөжөд хэрхэн нөлөөлөх нь цаашдын хэрэгжилтээс шалтгаалах юм. Засгийн газар орон сууцчлалтын тухай болон орон сууцчлалтын банкны тухай хуулийн төслүүдийг улсын их хурлд өргөн мэдүүлэхээр болжээ. Хуулийн төслүүд нь орон сууцны санхүүжилт болон нийлүүлэлтийн тогтолцоог шинжилгэхэд чиглэж байна. Засгийн газрын ээлжид хуралдаанаар хот байгуулалт орон сууцчлалтын яамнаас боловсруулсан орон сууцчлалтын тухай болон орон сууцчлалтын банкны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж улсын их хурлд өргөн мэдүүлэхээр танилцууллаа. Албаныхны мэдээлснээр хоёр хууль нь харилцан уялдаатай бөгөөд нэг нь орон сууцны санхүүжилтийн их усрыг нэмэгдүүлэх, нөгөө нь орон сууцны нийлүүлэлтийг дэмжих зохицуултыг тусгажээ. Мөн орон сууцчлалтын банк байгуулагчнаар бага дунд орлоготой иргэдийг орон сууцнд хамруулах бодлогыг дэмжих бөгөөд тусгай зориултыг төрөлцсөн банк учраас арилжааны банкудтай өрсөлдөхгүй гэдгийг онцолсон байна. За энэ хоёр хууль маань бол ерөөсөө одоо орон сууцчлалтыг одоо хөгжүүлэх энэ бодлогын хэмжээний юм эрх зүйн одоо баримт бичгүүд байгаа. За их усрыг бол олон улсын зах зээл дээрээс, Дэлхийн банк болон бусад одоо олон улсын зах зээл дээрээс бид нэр урт хугацаатай энэ их усруудыг одоо босгох ийм одоо боломж олцоотой. Мөн одоо гадаад дотоодын бондуудыг бид нар бас босгох ийм одоо боломж олцоотой.
Одоогийн байдлаар ипотекийн зээлд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн тоо 47 мянгад хүрч нийт 6.6 ихний төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээ үүсээд байгаа юм. Үүнээс шалтгаалan иргэдийн хүлээлтийн хугацаа 4-6 жил үргэлжилж байгаа бөгөөд зарим иргэн өндөр хүүтэй зээлд хамрагдан орон суустай болж байгааг салбарын яам мэдээллээ. Түүнчлэн орон сууцны нийлүүлэлтийн асуудал өмнөх жилүүдэд хангалттай анхаарал татж чадаагүй гэж үзэж байгаа бөгөөд шинэ хуулийн хүрээнд төрийн орон сууцны корпорац болон нийслэлийн орон сууцны корпорацийг нэгтгэж чиглэлгийн давхарлыг бууруулах зохицуултыг тусгаад байгаа юм. Иймээс засгийн газар орон сууцны санхүүжилтийн их усрыг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг сайжруулах, төрийн байгууллагуудын чиглэлгийн давхарлыг бууруулах зорилго бүхий хуулийн шинжилгээг эхлүүлэхээр болж байна. Хэрв хууль батлагдвал ипотекийн зээлийн хүртээмж болон орон сууцчлалтын бодлого тодорхой өөрчлөлт гарах хүлээлттэй байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх цагаан алт хөдөлгөөний хүрээнд Хамбогд Кашмир компанид ажиллалаа. Хамбогд Кашмир компани цагаан алт хөтөлбөрийн хүрээнд 65 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр 300 тонн түүхий ноолоор худалдаа авсан байна. Үүний зэрэгцээ банкны өндөр хүүтэй зээлээр тоног төхөөрөмжөө шинжилэн барилга байгууламж үйлдвэрийн орчноо сайжруулж агуулгаа өргөтгсөн байна. Тухайлбал өнгөрсөн онд 6480 м квадрат талбай бүхий үйлдвэрийн 8 давхар өргөтгөл үйлчилгээний зохицолбороо ашиглалтанд оруулсан байна. 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийг ашиглалтанд оруулж байна. Японы Shimazaki-гийн Full Garment-ийн машин 30 ширхэг авч нийт 6500 м квадрат барилгыг ашиглалтанд өгч үйлдвэр маань ашиглалтанд орж байна. Цагаан алт хөтөлбөрийн хэмжээнд бол үндэсний үйлдвэрүүд маань эргэлтийн хөрөнгийн мөнгөтэй зээл авч эргэлтийн хөрөнгөтэй болж байна. Мөн тоног төхөөрөмжийн зээлүүдээр тоног төхөөрөмжийн шинжилт хийж байна. Ингэснээр ажлын байр бий болж үндэсний үйлдвэрүүд маань өргөтгөл маш их хийж байна. Тэгээд ажлын байр бий болсноор мачтын орлого ч гэсэн бас нэмэгдэж ноодрын үнүүд энэ түүхэндээ байгаагүй 200 мянган төгрөг болсон. 200-аас 210 мянган төгрөгөөр үндэсний үйлдвэрүүд маань ноолороо бэлтгэсэн байна. Бид жилээс жилд үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байна. Экспортын хэмжээ нэмэгдэж байна. Ажлын байр нэмэгдэж байна. Ерөнхийлөгчийн маань санаачилсан цагаан алт хөтөлбөр үнэхээр бид бүхэнд бол маш их тус дэм болж нэмэр болж бидний өсөлт хөгжилтөнд үнэтэй хөл нэмэр оруулж байна. Тус компани 2024 оноос нийт цахилгаан хэрэглээнийхээ 35%-ийг нарны цахилгаан үсгүүрээр хангадаг болжээ. Компани удирдлага цагаан алт хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх, хөнгөлөлттэй уян хатан нөхцөлтэй нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоог нэвтрүүлэх зэрэгт бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 100 орчим аж ахуй нэгж 520 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл авсан байна. Үүний дүнд үйлдвэрүүдийн эрхийн хүчин чадал гэгтэл 400 тонноор нэмэгдэж 2000 гаруй тонн болсон байна. Мөн Самсан ноолуурын экспорт өмнөхөөс 6 дахин нэмэгдэж 4000 тоннд хүрээд байна. Энэ нь Монгол улс 330 сая ам.долларын цагаан алтны экспорт хийсэн гэсэн үг юм. 2026 онд ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд 450 тэрбум төгрөгийн хүү багтай урт хугацаатай хөнгөлөлтэй зээл олгогдно. Ерөнхийлөгч хөрөлсөх малчид нийлүүлэгчдтэй хамтран ажиллаж олон 10 жилийн байр бий болгон татвараа төлж байгааг тус компани хамт олонд талархал илэрхийлсэн юм а. Улсын их хурлын хууль зүйн байнгын ороо ээлжилт хуралдаанаараа нийгмийн эдийн засаг болон хүүхэд залуусын аюулгүй байдалтай холбоотой чухал 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар иргэдийн амь нас эрүүл мэндтэй шууд холбоотой замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэг хийхийг дэмжлээ. Өнөөдөр Улаанбаатар хотын явган хүний замын стандарт бүрэн бус, ялангуяа дугуйн замын 80-аас 90% нь шаардлага хангахгүй байна. Ийм нөхцөлд хоёр дугуйчин хоорондоо 2.5 м зайтай зорчно гэх мэт амьдрал дээр хэрэгжих боломжгүй зохицуултыг хуульчиж болохгүй. Мөн тээврийн хэрэгслүүд хурдтай өөрчлөгдөн хөгжиж байгаа учраас хуулийн төсөлд хит тухайлан нэршлиг зааж нэгийг сайжруулах гээд нөгөөг муудахгүй байхад нухацтай хандах хэрэгтэй гэж зарим гишүүд үзлээ. Hoverboard гэдэг нэг юм байна. Хоёр төрлийнх байна. Нэг нь болохоор яг нэг том дугуйн дээр хоёр талтай дөрөвтэй тэнцвэрээ олж явдаг зүйл. Энийг унжаагаад гэмтэл авсан маш олон хүмүүс байна. За нөгөөх нь болох юм бол хоёр дугуйны гол тэнцвэрээ олоод явдаг гიშгүүртэй төрөл байна. За энэний бол хүчин чадал бол яг одоо скутер болон түүнээс илүү хүчин чадалтай болцсон байна. Одоо Монголд яг ийм төрлийн хэрэглэгч нар их байна. Яг зөнхлөх биш юм гэхэд бол байна. Тэр нэгэнт орж байгаа юм чинь энэ мопед, скутер нэмэх нь hoverboard гэд оруулаад явахгүй бол одоо хүүхдүүд яг хөглөрөө нэгэнт хууль батлагдчихгууд хуулиас тойроод hoverboard-ийн хэрэглээ маш их болно. Энэ болохоор нөгөө нийтийн олон нийтийн зам машин зам дээр хэрэглэх боломжтой өндөр хүчин чадалтай hoverboard-ууд маш их ороод ирсэн байж байгаа.
Тэр энийг ингээд орхигдуулахгүйгээр оруулах саналтай байна. Мөн хуралдаанаар хууль тогтоох үйл ажиллагааг үндсэн хуульд нийцүүлэх, иргэдийн эрхийг хамгаалах зорилготой хууль тогтоомжийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус хэлэлцэн дэмжлээ. Сүүлийн жилүүдэд хуулийн этгээдийг шалгах явцад компани үйл ажиллагааг бүрэн төтгөлзүүлж дансыг нь хаадаг практик олширсан. Энэ нь бизнест хэд хүндрэл учруулж байгаа тул цаашид хугацаа болон шалгуурыг нарийн тогтоож аж ахуйн нэгжүүдийн тогтвортой байдлыг хангахаар хуульчлахаар боллоо. Хурлааны төгсгөл нийгмийн хамгийн тулгамцсан асуудал болох мансууруулах эм сэтгцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг хэлцэв. Хууль зүйн дотоод иргэн сайд Амар сайхны танилцуулснаар манай улсад 2017-оос 2025 оны хооронд Харт амхины 2100 гэмт хэрэг бүртгэгдсэн бол эдгээрт холбогдогчдын 5-аас дээш хувийг 18-аас 25 насны залуус эзэлж байна. Энэхүү эрсдлийг хаахын тулд цаашид донтох эмгэгийн сэргээн засах төв болон мансууруулах бодисын нэгдсэн мэдээллийн сан байгуулахаар хуулийн төсөл тусгасан байна. Тэгэхээр хүний амнаас эрүүл мэндийг хамгаалах хүүхэд залуучуудын ялангуяа улс орны ирээдүй болсон энэ аюулгүй орчинд ажил амьдлах эрхийг хангагдах ёстой хүүхдүүдийн эрх ашиг залуучуудын энэ аюулгүй байдлыг хангаж цаашлаад одоо улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэсэн эрх зүйн чухал одоо шинжил гэж үзэж байгаа. Хуулийн шинжилсэн найруулга батлагдсанаар бид нэр мансууруулах эм сэтгэц нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чадварыг үндэсний хэмжээнд нэмэгдүүлнэ. Одоо бол ингээд хууль сахиулах байгууллага дээр Харт амх мансууруулах бодисны одоо хэрэглээтэй тэмцэх алба ажиллаж байгаа ч гэсэн бас хүчин чадал хангалтгүй байна. Сүүлийн үеийн үндэстэн дамсан бүлэглүүдийн үйл ажиллагаа улам нарийн зохион байгуулалттай болж байгаа. Хил гайлаар орж ирэх хяналт шалгалтыг чангатахаас гаднаас орж ирж байгаа урсгалыг олон улсын байгууллагууд за мөн одоо энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцдэг мэргэжлийн байгууллагуудтай илүү хамтарч одоо ажиллах шаардлага байна. Байнгын хорооноос дэмжсэн эдгээр хуулийн төслүүдийг Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэвцэлэн хэлэлцэж батлахмаа. Ерөнхий сайд уучрал Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад суугаа элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар боловсрол эрчим хүч харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх талаар сан солилцсон юм. Монгол хүүхдүүдийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөх санаачлахын хүрээнд бүх сургуулийг Google Reference болгох, 9-р сарын 1-ээс сурагчдыг ноутбуктэй болгох ажлыг үе шаттай эхлүүлээд байна. Мөн Монгол улсад 300 мянган Google Chromebook угсрах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд эдгээр төслүүдийг үр дүнд хүрэхэд дэмжлэг үзүүлэхийг Америкийн нэгдсэн улсын талаас хүслээ. Ерөнхийлөгч хөрсөн хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний үйлдвэрлэл технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. 1965 оноос хойш тус сургуулийг 32,000 гаруй мэрэгчлэн төгсөж хүнсний салбарын гол цэмийг бүрдүүлсэн байна. Өдгөө тус сургууль 900 гаруй аж ахуйн нэгжийг боловсон хүчнээр хангаж дотоодын томоохон компаниудын захиалгаар 800 гаруй хүнийг богино хугацааны сургалтанд хамруулжээ. Мөн ажиллангаа суралцах хосмог сургалтыг амжилттай нэвтрүүлж сургуулийн дэргэдэх мах сүүний цэхүүд хам улд дүүргийн сургууль цэцэрлэгийн өдөө хоол хөтөлбөрт бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлж байна. Төрийн орон сууцны корпорац буюу Тоскийн нэрийг барьж орон сууцны бүртгэлд хамруулна, байр бүтээж өгнө хэмээн иргэдийг зайлах тохиолдол гарч байгаа тул сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Засгийн газрын журмын дагуу төрийн өмчийн орон сууцны бүртгэл сонгон шалгаруулалт зөвхөн цахимаар явагддаг бөгөөд одоогийн байдлаар бүртгэл нь ихэлсэн төсөл хөтөлбөр байхгүй болохыг аль бие ёсоор мэдгдлээ. Иргэдийн анхаарлын төвд буюу ногоон нуур төсөл хүлээлгэн өгөх шатанда байгаа бол Солонго 1-2 төслүүд ашиглалтад ороогүй байна. Барилгууд бүрэн ашиглалтанд орж шийдвэр гарсны дараа зарыг аль бие ёсоор нээлттэд мэдээлэх тул залингийн хохирогч болохгүй байхыг төрийн орон сууцны корпорац зөвлөлөө. Соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайд Алдар Жавхлан дэлхийн допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч Витол Банкатай уулзлаа. Уулзалтаар ноён Витол Банка баталгаат лабораторийн шинжилгээгээр Монгол улсын тамирчдын допингийн хэрэглээ дэлхийн дунджаас өндөр байгааг анхаарууллаа. Сайд Алдар Жавхлан 2027 оноос хэрэгжих дэлхийн допингийн эсрэг байгууллагын шинэ дүрмийг дотоодын хуулинд тусгахаар ажиллаж байгаагаа мөн танилцууллаа. Уулзалтаар хууль бус допингийн бодисын олон улсын сүлжээг тасан зогсоож дэлхийн допингийн эсрэг байгууллагаас тусгай шагналд хүртсэн Монгол улсын сайн туршлагыг онцлсан бөгөөд цаашид спортын салбарт сэргээшээс бүрэн татгалзсан улс болохын төлөө нэгт хамтран ажиллахаар тохиролцов. Дотоод болж өрөөсөн үйл явдлын мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Үргэлжлээд олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна.
Сайн мэцэн үзэгчтэй төвцөн мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээг хүргэе. Иран улс энэ сарын дундуур тус улсын дээд удирдагч агсан Аятолла Али Хаменеийн оршуулгын ёслолыг 3 өдрийн турш 3 хотод зохион байгуулахаар болсон талаараа мягмар гарагт зарлан мэдэгдлээ. За Иран улсын 37 жил орчим удирдсан Аятолла Али Хаменей энэ оны 2 дугаар сарын 28-ны өдөр буюу Америк Ираны дайны эхний өдөр Америкийн зэвсэг түвшний Тегеранд өгсөн агаарын цохилтод өртөн амиа алдсан. Улмаар түүнийг оршуулах ёслолыг 3 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар анхлан төлөвлөж байсан ч дайны улмаас хойшлуулсан юм. За тэгвэл Ираны нийслэл Тегеран хотын дэд дарга Мохаммед Амин Тавкализаде мягмар гарагт телевизээр хийсэн мэдээлэлтэй дээд удирдагч агсан Али Хаменеийн оршуулгын ёслолыг нийслэл Тегеран болон мөн Кум, Машхад гэсэн 3 хотод энэ сарын дундуур зохион байгуулахаар болсныг мэдэгдэж холбогдох байгууллагууд нийслэл хотод болох оршуулгын ёслолын бэлтгэл ажилд ороод байгааг дурдсан байна. За түүнчлэн дээд удирдагчийг эцсийн замд үдэх Тегеран хотын ёслол дотоод гадаадын 15-аас 20 сая орчим хүн оролцох магадлалтай гэж. Хаменеийн эцсийн хүсэл болон түүний гэр бүлийнхний зөвлөмжийн дагуу түүний цогцыг Машхад дахь Имам Резагийн ариун бууханд оршуулсан бөгөөд албаныхны хэлснээр ариун гэгддэг Машхад хотод болох оршуулгын ёслолд хөрш зэрэгэлдэх Пакистан, Афганистан, Энэтхэг, Бангладеш зэрэг орнууд Кашмирийн бүс нутгаас олон хүн ирж оролцож түүнтэй салах ёс хийх төлөвтэй байна. За Тегеран хотын дэд дарга өчигдрийн мэдээлэлтэй оршуулгын ёслолын товын талаар тодорхой мэдээлэлгүй ч Исламын Хуанлын эхний Мухаррам сарын эхээр буюу энэ сарын дундуур болно гэдгийг дурдсан байна. Дараагийн мэдээ хүргэе. Казахстан улс Ираны баяжуулсан ураны нөөцийг нутагтаа байршуулахад бэлэн гэдгээ мягмар гарагт мэдэгдсэн байна. За энэ талаар Казахстан улсын гадаад хэргийн яамны төлөөлөгч Ерлан Жетебаев мягмар гарагт хийсэн эвлэлийн баг хурлын үеэр илэрхийлсэн бөгөөд тэрээр талуудын хооронд олон улсын тохиролцоо хийгдсэн нөхцөлд бид техникийн тусламж үзүүлэхэд бэлэн байна гэдгийг илэрхийлсэн байна. За Америкийн нэгдсэн улс Ираны хооронд энхий хилэлцээ байгуулахад цаад болж байгаа гол асуудлуудын нэг бол Ираны цөмийн асуудал, тэр дотроо тус улсын баяжуулсан ураны нөөцийн асуудал юм а. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны баяжуулсан ураны газар нутгийн хувьд Ирантай ойролцоо Орос, Хятад зэрэг их гүрнүүдэд байршуулахаас татгалцсан бол энэхүү Казахстан улс нутагтаа байршуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Өнгөрсөн 7 хоногт Оросын албаны улстай хамтран анхны цөмийн цахилгаан станц барих гэрээ байгуулад байгаа Казахстан улс нь сайн дураараа цөмийн зэвсэггүй улс орн болсон гэдгээр алдартай. Тодорхойлох юм бол 1991 он зөвлөлт холбоот улс задран унсны дараа Казахстан улсад 1400 орчим цөмийн цэнэгт хошуу үлдэж байсан бол 1995 онд тэдгээр зэвсгийг устган цөмийн полигоно хааж цөмийн зэвсгээс татгалзаж байсан төвхтэй. Харин Ираны тухайд 60% хүртэл боловсруулсан 440 орчим килограмм ураны нөөцтэй гэж мэргэжилтнүүд үздэг ба тус улсын баяжуулсан ураны нөөц Америк Израилийн агаарын цохилтод өртөн сүрсэн Ираны цөмийн объектуудын нуранган дор байгаа гэж таамагладаг байна. Сүүлийн мэдээ хүргэе. Дайн улсын шинээр байгуулагдсан эвслийн засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрөөр танилцуулахдаа Гренланд арлын талаарх байр сууриа илэрхийлсэн байна. За дайны ерөнхий сайд Метте Фредриксон 6 дугаар сарын 1-ний өдөр хийсэн мэдээлэлтэй түүний тэргүүлдэг социал-демократ нам нь социалист арчилсан нам, дайны либерал нам болон дундыг баримтлагч намтай хамтран шин засгийн газар байгуулснаа зарласан юм. За дээрх 4 намын хамтарсан дайны шин засгийн газар Гренландын өөртөө засах засгийн газартай хамтран улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон ард иргэдийн өөрөө шийдвэрлэх эрх зэрэг үндсэн зарчмыг хамгаалan чанд мөрдөх болно гэдгээ мэдэгдлээ. Дайны засгийн газраас Гренланд арал сүүлийн үед хүлээн зөвшөөрхийн аргагүй дарамт шахалттай тулгараад байгааг онцолж талууд холбоотой орнуудтай нягт хамтран ажиллаж Арктикийн бүс нутаг дахь шаардлагатай батлан хамгаалах болон цэргийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн урагшлуулахаар болсон гэдгээ мэдэгдлээ. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 2025 онд цагаан ордонд эргэн ирснээсээ хойш дайны харьяа нутаг дэвсгэр болох Гренландыг авах хүсэлтэй байгаагаа удаадаараа илэрхийлж цэргийн хүч хэрэглэх боломжийг ч үгүйсэхгүй гэдгээ мэдэгдэж байсан бөгөөд энэхүү асуудлаар Европын орнуудад нэмэлт тариф ногдуулах тухай хүртэл анхааруулж ирсэн мөлий. За харин өнгөрсөн сарын 21-ний өдөр Америкийн нэгдсэн улсаас дайн улсад суугаа элчин сайд Кеннет Ховри Гренландын нийслэл Нүүк хотод болсон Америкийн нэгдсэн улсын консулын газрын шинэ байрны нээлтийн үеэр Дональд Трампыг Гренландыг цэргийн хүчээр хяналттай авах боломжийг үгүйсгэсэн гэдгийг мэдэгдсэн байна. Та бүхэндээ гадаад мэдээ хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.
Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар өгөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.